2025 оны бүтээн байгуулалтын жил болгож зарласан. Том бүтээн байгуулалтын ажлуудынхаа тендерүүдийг бүгдийг зарлаад ажлууд нь эхлээд явж байна. Сүүлийн энэ жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг агшилт явагдсан. Экспортын орлого буурсан. Аж ахуй нэгж байгууллагуудын төлбөрийн чадвар сайнгүй байгаа. Аж ахуй нэгж байгууллагууд татвар төлөхөд хүндрэл үүссэн. Аж ахуй эрхлэхэд бас тодорхой хүндрэлүүд байгаа гэдэг ийм шалтгаанууд их байна. За энэ утгаараа 2026 он бол нийслэл Улаанбаатар хотод нийслэлийн бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон хэдүүлээ зарлаж, төлөвлөгөө гаргаж, түүнийхээ хэрэгжилтийг ханган биелүүлж ажиллая. Бизнес эрхлэлтийг дэмжинэ гэдэг нь түүцийг дэмжинэ гэсэн үг биш ээ. Өнөөдөр бизнес эрхлэгчдэд тулгамдаад байгаа хүндрэлүүдийг хэдүүлээ хамтдаа даван туулъя. Энд хорооны 8 нэрийн дэлгүүрээс ахуулаад МС хүртэлх бүх бизнес эрхлэхэд тулгамдж байгаа бэрхшээлүүдийг шийднэ. За шийдэж чадахгүй бид нар зүйл байгаа. Энийг өмнөө хэлнэ. Энэ бол техникийн зарим нөхцлүүд. Жишээлбэл 5 дугаар цахилгаан станц орхосноос дулааны техникийн нөхцлийг бид нар шийдэж чадахгүй. Тэр болтол барилгын компаниуд барилгаа барих боломжуудыг нь барилга эхлэх зөвшөөрлийг нь уян хатан олгодог ийм нөхцөл рүү явъя. Нэг нөхцөл байхгүйгээд барилга эхлэх зөвшөөрлийг өгөхгүй байгаа. Бид үнэхээр дулаанаар хангаж чаднаа, усаар хангаж чаднаа, бохроор хангаж чаднаа л гэж байгаа бол тэр хүнд барилга эхлэх зөвшөөрлийг өг. Тэр хүн барилгын норм дүрм стандарт зөрчөөгүй байх ёстой. Бизнес эрхлэгчид өөрсдөө аятаа даатаа бизнес эрхлэх боломжууд нь нэгжиж энэ Улаанбаатар хотын эдийн засгийн цусны урсгал эрчимжинэ. Цусны урсгал эрчимжижээж нийслэл хотын татврын орлого нэмэгдэнэ. Татврын орлого нэмэгдэж бид нар энэ бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлж явуулна гэдэг энэ логик дараалал хэдүүлээ ажиллана. Өөрөөр хэлбэл эх жил 2026 онд яг энэ мэтлэнгээр бүх инженер техникийн ажилтнууд, инженер хангамжийн ажилтнууд, байгууллагууд хамтлагаа өөрчилж бизнес эрхлэгчдэд бид нар ажил бизнесээ хийх энэ боломжийг нь дэмжсэн бизнес эрхлэлтийг дэмжих жил болгоно.